За буурлаа. Нойр хүрдгээ. Тэгээд яах нь вэ? Гинт аавгаа санаад. Тэг аавхан тухай бодсон байхгүй аавгаа санаал. Тэгсэн хэрнээ маш олон аавтай байдаг. Тэгсэн хэрнээ одоо төрсөн аав маань ингээд маш их өгүүлэгдлээ. Хэрхэн сананд орсох юм да тэгээд. Хэрхэн сананд орсох юм да. Дурсах нь болохоор айгүй ихтэй тэгээд. Яг баг бахтаа бол яг аав ээж дээр би өсөөгөө. Имид дээр өссөн. Тэгсэн аавтайгаа яг хамт байсан хугацаанд сургуульд 1-р ангид орсноос хойш 10-р ангид төгслөө хамт байсан л доо. Тэгэл аавгаа санал ойлоод байна. За би бас чамтай хамт санагалзээ. За. Алд би нэмэн талан алдар нэмэнийх нь ижимэн ханаа хаан тэнгэрэмэн нөөлөг хатуу газрын зөөлөг цэгмэн нанда болоо төрсөн эцгээ санаалцгаад жинд явлаа захиах нь юм байна уу гэж эрхлүүлдэг. Яг л үг нь санаанд ордог. Гэвч яг сургах ясандаа эцэг минь болж байсан хэмээвэл хонхтын хотогийн өрөөсөн хөлт хожоод элдэн хөлтөнд нэрд ноён хүмүүс эцэг минь болж ухааны минь жолоодож ууруудхад минь зэмлэж унтхад минь сэрэж өсөхөд минь нэрч өгүүлэхэд минь noloмсын минь нэрчиж байсан. Нэриндээд жишг эрмэлзлийн дээд аригл. За нэг тийм сайхан эцэг байна. Тэгэхээр тэр чинь таны төрсөг зүгчтэй нэ? Бишгэ. Эцэг минь түүнд сохор болсон намайг даатгаж амьдрал гэдгийг нь зөөлөөд өгөөч аврал гэдгийг нь үзүүлээд өгөөч гэж хүсэмжилсэн очиг. Өргөсөн эцэг минь болж дийлгсэн эцэг минь болж аж төрсөн нэгэн сайхан гэр. За 3 дахь эцэг минь хэмээвэл хаант төрөг гэдгийг тань бодож хатамжид ардаг гэдгийг нь нухуулсан. Сохор гэж голоогүй, ядан гэж хавчаагүй. Хаан эцэг хабуулаа байна. Ир болсон надад билүүдэж итгэл зүтгэл гэдгийг таниулж өөрийн хүчээр оргилд гардгийг өнөө би ярьж шиглэж байсан баатараа болно. Бэжиг хорвоод азтай хүмүүнгийнхүү золтой хүмүүнгийнхүү сайхан эцгийг дагаж сайн жимээр амьдралаа. Тийм ч учраас өөрөөж олон өрсөд эцэг өргөсөн нэгэн гав ятан болох шүү. Ийм учраас эрийн инэрэлд инхрийлэгдсэн өрс асгарах noloмсон хизээж хүйтэн байдаг. Ирэх хүн орчлон гинхрээлэхэд аюул гэдэг хүн архицээж дарангуйлагддаггүй учраас бай ирэх хүмүүсттэй хайртай эцэг тэнгэрүүдтэй иялтай явахыг л хичээх юм да. За санагалцахад ойлгох нь сайн чиг гэлээ. Санаа шарж битгий гоныг л ороод авалж ярах юм байна.
Одоо ингээд яг эцэг аав гэхэлэр би бөөснөөс хойш олон автаа болсон л доо. Яад бол өмнө миний эцэг байсан. Таач гэсэн бас нэгэн төрөлдөө миний эцэг байсан гэнэ. Тэгээд нүүлэг одоо нэг сайхан байдаг ч гэсэн. Тийм сонин яг бодит амьдрал дээр яг одоо энэ амьдрал дээр бас өгүүлээд идэг. Хэдийгээр ингээд сүнс болсон болоод тэд амьд байгаа ч гэж бодсон ч гэсэн маш их ингэж өгүүлэгддэг. Сандаг. Яг дараа нь ингээд уулзаад ярихад сайхан ч гэсэн. Тэгтэл ингээд яг амьд байчвал гоё санагддаг. Одоо нэг цагаан сарын баяр болж байгаа болохоор тийм. Байгаа бол бас баяр хийгээл яж байгаа хта гэж бодод. Юу сайхан гэж. Эцгийн үлдээсэн соёлыг үлдээчээд. Эцгийн мөрөөсөн төрийг бүтээчээд. Энэ балчаард эцэг минь санахад их хэлсэн. Энэ үеэр дүүргэсэн юм аа гэдэг үлгэрийг яриад нуталж байхад сайхан байдаг та балчаар минь. Ахахна тиймээс ийм нэгэн үлэд чимэн зүтгэж явна шүү дээ. Өөр хүүгүүд чинь эцэг болж байна. Өөрийн үрдэ нөөлөгт нэгэн шүү дээ. Тайм бид. Өөрийн чинь энэрх орон зай үрсэж, үрсий чинь энэрх орон зайд өгнө л байна. Хань нөхөр чинь байна шүү дээ. Алт биеийн эцэг сайхан амьдралыг зөвлөн болгодог юм. Алдрайхан сэтгэлийн алдааг нь амьдрахын тэмцлэр нь хорцолж өгдөг юм. Ижи бол элдвтэй сайхан хорвооч гэлээ. Эцгийн нөөлгийг юу дэж зөөрлөхөд бэрхтэй. Хорвоод хос байгаа нь байхын учирт инхрэлэлээр ихэн дүүргэж энэрлэр эцгэн дүүргэнэ гэдэг. Үнэн хорвоо их өрөөсөн яс жайган цохолох гэд чанга дуугаар зэмлэж үйлдэл бүлхнийг нь ажиглаж өндийж суухын зааж байтал алсаас хараад хайран илгээж нь ихэс нь номорч хормойдоо нуугаад л элдвтэй уучаарыг сэмхэн зөвлөгөдөл ингэр зүрэхэнд ухаарал хайрладаг эцэг гэдэг орон зайг яг л биеэр дүүргэж байгаа. Харваагийн хөвгүүд нь өөрсдийн үнцнийг үнэн мөчтөө таньдаггүй. Харин өвөртөн хэрэглэж магнаалуу натсан тэрэл балчир үлсэн. Нэрхлээд ойлгоны хайн цагта үннийг нь хэлдэг юм шүү дээ. Тиймээс эцэг чинь нэгэнтэй баяснаа балчир. Өдөөтэй утал болсон ч санагалзан совдрах нулимсэй гэж. Бод харин зайдан таньж мэдэж. Дотоодоо сэтгсэн жаргал дундуурын сэтгэлээр завнаж дүүрэн амьдралыг чинь хараад дөрөлцөх гал нь бадарнаа болчир байна. Би багахта авто нэг яддаг хөтөс. Тэгтээ аавнууд хүмүүс дураар болгодог. Тэр цаг чинь нэг тийм одоо манайхаар чүүл гэж ярьдаг гэсэн торны цонхны юм торон хөшгийг. Тухайн үед бол нэлээд үнэтэй торон хөшиг гэдэг гэсэн. Торон хөшгөл ерөнхийдөө үнэтэй гэсэн. Би тэрнийг аваад ингээд хүүхэлтэйнтэй хайчлаад юу хийгээ хөшгөө аваад хайчлаад хүүхэлтэйнтэй хуц хийсэн байсан байхгүй. Тэгсэн чи ээж хараад нэг хөшгийн үнэтэй хөшгийг хайчлаад хийсэн байсан чи ээж нь просто яаваа тааж гэл ингээл
Чи байсан бол өөрөө явах байсан бол чиний үнэтэй аягийг хагалахад хашгиж идэх нь чи шүү дээ. Тэгсэн чинь аав тэгсэн чинь юу ч хэлээг байхгүй. Харж ийн чи. Тэгээ тэрнээс дандаа надаа дав авч өгдөг гэсэн. Тэгээд 95 минут авч өгöd. Тэгээд би тэргээр нь авч өгсөн давнуудаар дандаа юм ойдаг байж байгаа. Тэгээд маш их мойж сурсан. Тэгээд давхаа өнгөрснөөс хойш би тэр ойж сурсан юмараа айгүй хөхтэй амьдэрсэн. Хэцүү амьдэрд иржсэн ч гэсэн юм ойж байгаа. Ямар ч хэлсэн хуцаа оёд өмсчдэг. Цаг үе хэцүү байхад би гаднаас хуцас авахгүй өөрөөсдөө нөхрийнхөө хүүхдүүдээ өөрхөн хуцаг оёд өмсчдэг болсон. Тэгээд би тэр л миний аавын одоо гавья гэж боддог байхгүй. Тэгээд бас дураараа байсан л та. Сургуульд байхад багш цаа 2 төгрөг авцраараа 3 төгрөг авцраараа гэх юм бол би аавдар очив. Амнада багш 10 төгрөг авцраараа гэсэн гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр аавнада 25 төгрөг өгдөг гэсэн. Тэр маш гоё мөнгө байсан л та. Одоо дандаа боддог. Яагаад ч 25-ыг өгдөг гэсэн мэдэхгүй. Ганцхан тэр мөнгийг л ингээ яг өгдөг. 25 гэдэг гоё мөнгө. Тэгээд би тэрнийг аваад багш 2 төгрөг өгсөн, 5 төгрөг өгсөн бол тэрийг өчөөл бусд нь минийх. Тэгээд би Улаанбаатар ресторанд найз нараа дагуулж орно. Хоол идэнэ. Тэгэл тэргээр нь янз янз юм авч иддэг. Тийм байсан. Эцэг хүн эргэлүүлнэ гэдэг эдий тахил тавьж байгаа юм даа. За. Би ч юм болохоор тарчиг нуцаг тарчиг цагт. Дээрэм тануулаар л өдрийн хоног цагийн явдалаа борж явдаг айлдан байсан учраас төдий тансаг хэрэглэнд байж үзээгүй маа. Гэвчээгээ алд биеийн уур уцаар авир муун зангаар сохорч өгөрөхөд амны алтан агта миний төлөө өргөж байсан. Тийм л эцэгтэйгөө. Охно. Би таны төгөөг уншижсэн болохоор яриулжсэн болохоор хамгийн хурдан газаргаач өгөөд миний нүдийг эдгэхийг оролдож байсан. Тэгж үрдээ байгаагаан туучих шахдаг. Хайрын нэрлэн дотороо хатуу үгэн гадна эцэг тавиалаад эцгээсээ сургасан одоо үгийг санахаар төрсөн эцгийг яриж байна шүү. Тийм. Өхмөргүй бол үйлдэж үзэх адил. Их будуун дугарна. Тийм учраас би эцгээсээ их сүрдэнэ. Их минь болохоор эцгээ буурлуулаараа да. Илүү энийг ингээ хийж тэгээд хийж ингэх юм бол хялбар шүү. Тэгэх юм шүү хялбар шүү гэд. Миний хаанаас түлхэж өгдөг. Нэрднэс байлаа шүү дээ. Эцэг бол нэргэгч тэнгэр. Хоолоогоо засахтал зүрх бомболцоод аваа гарчих шахаар. Айхтараа. Готод миний дүү бол ачгаас айдаггүй. Хан ман хэрэлдэж амьсгаа зураг ноцолдод. Яагаад ч юм бэ эцгээ маш их хүндэлж түүний зовлонг нь ойлгодог учраас далуу даруу төлөв талтай хүү. Харин миний дүү болохоор эцгийн суудлыг булааж авна гэсэн гэдэрхүү баатар нөхөр байхгүй юу. Ийм хоёр эрсдэс үр төрүүлжигдгийг нь би хаяа гайхана. Гэхдээ бид хоёр нэг эцэгтэй болов уу юу гэж. Хөвгүүд учраас эцгээс шинж шүү дээ. Зүсний хувьд хөрлөйчээд угаасаа ихэд өрөөс нь үнэн байгаа юм. Манай эцэг нэг тийм цагаан гонцгой хүн байсан өндөр. Бид дүү хоёр ихийнхээ царайг дөөрөөд бараан царайтай. Тэгээ намайг бол багад бол манцаар цагаан байсан гэдэг. Өсөн тарихтаа хүрлээсэн л гэх юм. За тэгээд яалтж араагүй амьдрал зургаахын тулд эцэг минь намайг амин унлаган өгөн байж хонхтон ноёнд
өгсөн. Эргэж таарах юм бол эрдэмт сорохгүй гэж хат ургасан. Эцгийн минь нэг төрлийн хайр. Хонхтонд очгоод нь жилэнтэй тойронтой болож өвдөж битгэрхэд эцэг минь. За хүний дэргэд өгөхөөснөөс өөрийн дэргэд өгөх юу гэж ирсэн ч гэлээ. Тэр үед би хэзээч дуулаж байгаагүй зүрхний чимээг анхудаад олчихсан юм л да. Тийм хурдан бөгөөд эмгэнэлтэй дуу гаргадаг зүрх. Энэ хонхтон одоо тэрж сохрын амьдралаар амьдрахад дуулаагүй. Ямар их уярал харуусал зүрхэн тээгдэн уянга болж гардаг амьдралд анхудаад сонсч. Бядангаж дарамжилж эсвэл хуурамч өрөвдлөөр инхрийлж байгаа зүрхний цохолтоос ондоо тийм ам тавиж амьсгал бачуурж байгаа зүрхний цохилтыг сонсч байна. Дахиж тэр цохилтыг твчээгүй. Өөрийгөө буруутгах. Өөдөө гарахгүй бол өөр замнал байхгүй ухаар уусан. Хилээгүүчл. Өгүүлээгүй саргаал байсан юм да. Жил тойрон болоход сонор минь ч нэмэгдэж амьдралтаа даасан зөгцөж байгаа гэж анхудаага эцсэн. Тэр зүрхний цохолтод байсан юм да. Тэгээд л хүн өөрөө бусдыг хүндэлж харлаагүй цагт тусдим гэдэг нүдэнд үзэгддэггүй гэдгийг л энэ сохрын тавилангаар ойлгосон юм шүү. Би хэрэггүй, би ядуу, би сохор, би зүдүү гэж өөрийгөө зүхэж байхад хүм бүхэн дээрэлгээд, хүм бүхэн нухлаад, юм бүхэн хүндрээд өндөгч тэнхээ ордоггүй байсан атал. Тэгвэл зүтэги нанд туслаач гэхэд ямар олон хүмүүс өчүүхэн жолтгоо ивэл хайраа өргөж барьж явах гэж зүтгэж байсныг ажиасан. Сайн уу? Аяг хоолоо идэ гэх юмгүй. Намайг хоосон өрөвдсөн биш. Ганц өдөрч болтугай цадаг гэсэн сэтгэлийг тээж байсныг ажих болов. Эргүүлээд би түүнд хоол өгч чадахгүй байхад өчиггүй өгж байгаа хоолны амт үнэндээ давсыг мартсан байсан ч дэндүү амттай байдаг байсан юм да. Төрсөн эцэг минь л биш бол хайрлахгүй. Төрсөн их минь л бол өргөхгүй гэдэж байсан харалган сэтгэл. Өрөө минь энийг үз. Энийгд бол түүнээс очиод мэдэж эндээ очиод суугаад дуулчих гэх. Тэр чиглүүлэг үг. Бүрэн миний чадамжийн төлөө санаашрах хоосон найдгал авчиг. Тэндээс эрдэнэс хайчмээ. Эргэх ухаан өрөж авъя. Зүтгэл байсныг анхаа заараад ямар их хүнддэгсэн гэж санана. Хүнийг хайрлаж хүндлээд ирэхээр сэтгэл хариуцдаг юм билээ. Өмнө нь яагаад тийм хүний нандин орон зайг таньдаггүй байснаа гайхсан шүү. Шоглож байсан хүүхдүүд ч алхуураар хүлээн зөвшөөрч өрөвдөх биш андалах ин зэрэгцэх өрсөлдөх орон зайд хүрээд ирэхээр хүн өөртөө итгэж амьдрахгүй тэмцдэг. Өөрийгөө өрөвдөд л хэвтээд байсан бол үнхэж явах нь авсал болж таарна. Үзье, харъя, дуулыг их итгэлийг өөдөө тэнгэрт хашгирснаас хойш л боломж бүхэн нээгдэж бололцоо бүхэн тэтгэгдэх болсон. Тиймээс нь хэцүү байна гэд хашгичаад байхын оронд
шийдчих яа гэдэг зүтгэчих бол. Хаалга байсан ч онгон, хавх байсан ч хаагдана шүү дээ. Ухамжтай юу? Гэхдээ төрсөн эцэг биш ч гэлээ. Нөөлөөлөх юм уу? Түших юм уу? Бэдэн чадлаараач болтугай. Нэг ухаан хэлчих юмсан. Нэг оюун нэмчих юмсан гэх. Настан бүхэн л эцэг болд юм даа. Ухамжтай юу? Чи өөрөө сэтгэлээ тууд хэдий дэлгэн. Нэр хүн бусдыг хайрлахдаа эрен болж эзэрхэх гэж биш. Эцэг нь болж нөөлөглөх гэж байгаа хайранд илүү үнэтэй, илүү хүчтэй байдаг. Тийм эрэс төрөхийн учаар нь чи өөрөө сэтгэлээ яаж илэрхийлснээс хамаатай. Ухамжтай юу? Би тэгтээ автаа амт тахт нь өгүүлж чаддаг гэдэг харамсдаг. Хэлжил байсан байх та. Ямар өгүүлжсэн юм бэ? Баауд би тань тайртай шүү гэж хэлж чаддаг өгч. Хэрэг хэлэх албатай гэж үү? Сэмхэн инээгээл жуумалдаж байхаа чинь хараад хайртай гэж мэдэн штэ. Хулгай хийвчээд мэдэхгүй дээ гэд жартганаж байхаа чинь харж чад хайртай гэж мэдэн штэ. Тийм үү? Хуц үсэр гэж онх мөргөлдүүлэх гэд зэлдэж байхаа чинь мэдчихэд хайртай гэж мэдэн штэ. Охинон өмшдөггүй эцэг гэж юу байхаа вэ? Ил хийсэн өгнөөс чинь илүү. Элдвтэй үйлдэнд чинь хөгжиж явд юм шүү дээ ирсэн гэдэг чинь. Ихээсээ илүү сэтэмж эмэгтэй болон боожиж байх чинь хараад бахархан шүү дээ. Энэ байхад тэр инкри ялдан мөгс байгаад ямар ч хэрэг юм бэ? Хэлвэл өөр сэтгэл дэвтэд сайхан ч гэлээд хэлэхгүй гэд гомдодог байна. Эцэг юм шүү дээ. Надад хайртай гэдэг үгийг нэгтгэх нь ээж чинь болохоос эцэг чинь биш ээ. Харин юу сайхан гэж аава ядарч байна уу аяг цайв уу гэдэг нь хайртай гэд хэлснээс илүү сайхан байдаг юм шүү дээ. Ойлгоод жаахаж гисэн амс хийх чөлөө. Жаахаж гисэн айс хийх боломж өгөж. Ажлынхаа товлондоо даргынхаа мөгөндөө дайныхаа түүтгэртэй чадамжгүй үүтгэртэй зовж байхад инээл гэж чадаж энэ бүхнээс чөлөөлж байгаа алдраахан охинтой байхдаа л эр хүн чин ад жаргалтай шүү дээ. Хорвоод юуны төлөө зүтгэх харин ойлгоно. Хорвоо юу үнэтэй вэ гэдгээ таньдаг. Үрс та нар эрчүүд биднийг эцэг болгоод хүний амьдралыг таниулж өгдөг хорвоогийн нэг бичиг шүү дээ. Би нэг 13 нас хүрчсэн баха. 14 тавч. Үйл олон эрэгтэй хүмүүстэй байхгүй манай үеэлүүд тэднэртэй хамт лагер явна гэд. Тэгээ бид тэр лагер явъя гэд аавс уггүйсэн чинь надад явуулаагүй. Би лагерт очиж хонох байсан байхгүй. Гэхдээ манай үеэлүүд одоо ээжийн төрсөн ихчийнх нь хүүхдүүд байхгүй. Эрэгтэй хүүхдүүд. Тэгээ тэднэртэйгээ хамт явах гээд тэгсэн чинь манай аав намайг явуулаагүй. Тэгсэн чинь би уйлаад би явна гэж уйлаад гуйсан чинь ерөөсөө явуулахгүй. Тэг би бүр гайхаад ямар сони би юутайгаа явчихна. Ах дүүс рүүгээ хамт явах гэж юм гэж бодлоод тэгсэн чинь явуулахгүй. Тэгэхэд гарч явна гэсэн чинь аав намайг өрөөндөө оруулаад миний өрөөндөө оруулаад ингээ хаалга хүчээд гаднаас нь чойжилсан байхгүй. Тэгсэн чинь би уйлаад өстө нэр гарах гэсэн чинь гарахгүй. Тэгэхээр юугаа болгож яа. Тэр үчи айгүй том хевснүүд дэлгэж тавьдаг гэсэн байхгүй. Хамдан хатдаг. Хевсээ авч буулгаж шидээд гэрээ буулгаад өрөөгөө буулгаад баахан ойрлж уйлж шашгаж байгаа. Тэгсэн чинь хаалга хонголгож өгөв. Маргааш нь орж ирчихэд
тэр миний болгосон бүх юмнуудыг харж байгаа. Тэгээд юм загнаг байхгүй. Тэгээд би гिचэлд яваад дараа нь чи хөшиг нөө гэрээс ахад цэвэрлээд хевс ханд үлгцэн хатцсан байсан буцаад тэр хевс ханд хадах чи айгүйх ажилладаг байхгүй. Жижигхэн юмар цогч жоод бөө юм болоо. Тэгээд би одоо би тэрнийг ойлгодог байхгүй. Магадгүй тэр өдөр би тэр одоо хүлээлттэйгээ хамт те шөнөөрөө эмгтэн хөхт насанд хүрж исэн байгаа байхгүй. Тэрнийг би ойлгохгүй юм чинь. Явхад надад юуш тохиолдох байсан бэл аа мань юм зөнгөрөө мэдсэн ч юм уу те. Тэг хэдийгээр одоо миний үеэлүүч гэсэн тэнд өөр бас тэдний найз зүүч ирэх байсан бэл өөр төөрөд олгоч болсон ямар нэгэн асуудал болох байсан болохоор л аав намайг тэм зөнгөрөө мэдэл гаргааг байх гэж боддог байхгүй. Тэгэхэд би чинь тэр өрөө гэж буулгасан шүү дээ. Чи өөрөө буулгасан өөрийнхөө өнцгийг ярьдаг. Чи наадхаа охин дээрээ болж гин гэд бодоод та. Охин дээр болоо. Аав тэгэл манай охиныг бол аав нь бол бас бүхэл юмар бүр дураар нь тавьдаг шүү дээ. За тэгээд баахан ирчүүдтэй. Явах чинь гэдэг байвал яах вэ? Явуулахгүй л хэлв. Тэгэхдээ бид тэрний чинь тухайн цаг үед ойлгох байхгүй. Гэхдээ чи ойлгоод гэхэд насанд хүрээд ойлгодог юм байгаа үедээ тэнд чинь үргэлцэх гэдэг чинь ойртоод ахаар чи эцэг ихийн айдас улам ихээр аривдна гэдэг. Тэгээ ядаж байхад танаа эцэг их ил тод хэлж чаддаггүй их. Ямар их зовсон бол. Би мэдэхгүй шүү дээ тэр чинь. Одоо бол чи болоод хашгиж чадна. Тийм үү? Жаримсан бол гаяа чи гэд хашгирч чадна. Гэтэл тэр үед бүр тэрийг ч хэлэхээсээ ичдэг хүмүүс чамайг яаж болиулахаа мэдэхгүй. Яаж их зовсон бол гэдэг нь миний сонирхлыг татаж байна шүү. Тэгээд даав намайг өрөөний гаднаас чадалцсан баг та. Тэг хэлж чадахгүй болохоор тийм. Бид тэр ойлгоогүй байхгүй. Яагаад тийм чинь танихгүй хүмүүстэй яваагүй. Яагаад бид тэр лагер явтмарахт чинь яагаад явуулахгүйсэн. Яах вэ? Тэр хэдэн үс долгорууд чинь тийм үү? Үрэлцхийн тулд хэдэн охин дагуулаад салбагнаж явж байгааг гадарлаад тийм үү? Хараа хянаалтгүй хавчих өхтүүд нь дагаж явж байгааг гадарлаж л аахгүй. Өөрөө ч гэсэн охин духтаж явсны нэг л байлгүй дээ. Тийм юм болчихсон. Тэрийг мэдэхгүй ир хүн гэж юу байх вэ? Гэхдээ охиндоо над чиг яриад байдаг нь хэм байх вэ гэж. Тэг чи би ойлгоогүй шүү дээ тэр чинь. Надад хэлэг юм чинь. Яаж нодыг явуулах вэ? Яаж хэлж зүрхлэх юм? Тийм болчихсон. Тэгээ би сүлд өнгөрснөхийн дараа л аваа өнгөрсний дараа ээж төр дэлгүүрээс юу авахаа мэддэггүй. Барны мөнгө хаан тушаахаа мэддэггүй. Дэлгүүрээс ямар юм авахаа мэддэггүй. Тийм асуудалд орж ирсэн. Бүх юм хийчихсэн. Тэгээд одоо би тэр дөрвөл чинь төрөлт чинь талхал иднийг үл тэр талхал идэнэ. Тэр 10-20 хямгаа тэр бүдүүнийг л идвэл тэрнийг л идэнэ. Өөр юм тэр авчирч өглөө нийтдэггүй. Яг тийм өөр хийдэг гэсэн юм л иддэг тийм байсан. Тэгэл бүгдийг авч игэл. Харин надад хамгийн баг дүү гарсны дараа авдсаа тэрнийг аягүй хэрхлүүлдэг гэсэн л доо. Тэгээд дандаа ингэ чихрээ авчирч өгнө. Бид нөө чихрүүдийг бүгдийг нийтчихдэг байхгүй. Тэгсэн чинь нааг нас орсны дараа крэц зөвлөд гэж байна. Надаас нуусан тэр чихрүүд нь гарч ирдэг байсан. Миний дүү төх гээд хөрөг хамт. Би тэгэхээр их муухай мангас шиг байтер амтан байсан. Дүү хичгэрэг ч гэсэн бүгдийг нэгдчихдэг. Тэгээд гомдчихсан багт. Гомдохгүй. Байх ясны үзэгдлээр л хүлээн авна гэж. Ямар сайндаа над асуудлыг шийдэх гэж яадаг гэж бүгднгийн дунд найж байгаа дунд нь тавьчаад. За хувааж аваарай гэд хянаж суудаг байхгүй юу. Өөр юм уу? Манцуутай нууд нь ах ихчтэй дээрлгүүлэх ямар хэцүү гэж санав. Гэхдээ ах ихчийг нь яаж ч буруудах вэ? Манцуутайгаа яаж аргадах аач бас мэдэн. Тиймээс
ил та нарт өгч далд манчуудаа өгдөг. Эцэг ихийн л заа юм. Цагт байх юм. 900 жилийн өмнөч байл, 900 жилийн дараач байл гэдэг сайн биш. Тэгээд тэр чинь бас чихрийн тэр коврээд гэсэн. Тэр манай үетэй харьцуулах юм бол бас чихэртэй байна. Бид нар бол тийм үү. Нөгөө жимс төгөөд хадгалж хар дарс болно. Дарсны таган дээр ийм жижиг чулуу шиг юм үлддэг байхгүй. Тэр чин одоо мөсөн чихэр штэ. Тэрийг хүүхдтэй өгнө. Тийм үү. Дарсыг удаан бусдлахаар бас ингээд нялцмаг гардаг байхгүй. Тэрийг ингээд бас хатаахаар чихэр гарна. Тэгжил хүүхдүүдэд чихэр өгнө шүү дээ. Өөрөөсөө хийдэг байлаа шүү. Гэтэл нөгөөх нь намар болдог чихэрлэг жимснээс л гарна. Хүүхдүүд чинь олдохын зэргээр идэхийг нэхнэ. Хэцүү. Нар хамбгын тэргээд нандин жавган тэргээд байдаг байсан байхгүй тэр үед. Тэгээд тэрнийг ингээд том авдранд ингээд хийгээд тавьсан багт нь би авдрных нь доотлыг ингээд оруулын ухаж хагаад тэгээд доороос нь чихрийг авд идчихдэг байхгүй. Дөрөв талаас нь харалт дээрээс нь харалт манай авдар зүгээр тэгсэн гэрний хамгийн сүлд нь доос нь ухлаад манай ээж дараа нь ухаалтдаг. Энд байсан алин байцсан бай. Авдаг хайцсан. Нархан байцсан бай. Тэгээ бөө юм болдог гэсэн. Тэглээгээд манай намдаг зодддаг байсан шүү дээ. Одоо боцсон чи би хулгаач ирсэн байгаа үст. Хулгаач байсан бай. Тэгээ яг зодоогүй болоо гэж бодод. Манай цаг үеийн ёс зүйн өндөр баримтлалтай байсан учраас хэрвээ тийм чам шиг үйлдэл гаргасан бол бүгдийг нэгнүүлж тавьж байгаа. Бүр отгийн бүх хөвгүүд октоодыг нэгнүүл тавьж боксыг гаргаж яд бүгд ингэ хулсаар 3 төгсөв. Явах байсан. Чи бодоо 120 бокс зодно гэдэг. Тэр чинь их толгой баг гэрчгөө бүгд мэдж байгаа. Тийм би ганцаарсан болохоор баригдсан шүү дээ. Уусаа би ганцаарх байсан чинь. Чи бас азтай байна тийм үү? Манайд бол тэр хин хулгаасныг өчөөгүй, хин хулгааснаа мэдүүлээгүй. Тэрнийг нуусан гэдэг 120 үл амт нөхөд хаяа хүyээлтэйг бүгдээрээ зодуулна шүү дээ. Бод ихтэй их айхтар зодож байгаагүй. Бүгдэн зэрэгцүүлээд хамгийн өндөр настайгаас хамгийн балчир хүртлээ зогсон. Тэгээ бүгдээрээ цагаан өгзгөө гаргад юм байгаа. Тэгээд 120 өгзөг харна гэж боддог. Хөөрхөн. Маш хөөрхөн. Зарим зоддог байхдаа ойлгох байхдаа тийм. Тэгээд томчоос хик гэлээ. Тэгээд сүүлдээ вай болоод яваад дуу их шиг ойлгуулна шүү. Яа хамтын хариуцлагын зургадаг. Тийм учраас дараад нь чихэр хулгайлах гэхээр нэг нь болиулна. Нөгөөх нь за амжилттайгаар нөгөөхөн тийм аргадаж ягаад хосоор хулгайлах юм бол нэг нь олно гэдэг ингээд бүлэг хамтаараа хариуцлагатай болдог байхгүй юу тэр 120 толгойч. Зарим нь бүр юу болоод байгаагаа ч ойлгохгүй. Хин ямар хэрэг тарьчаад зодууснаач ойлгохгүй байдаг байлаа шүү дээ. Тэгэж хамтд нь сургадаг байлаа. Би баригдгаа мэдсэн байж тэгэл идчихдэг гэсэн. Тэгэхээр надад зоддог байдаг. Та нар баригдгаа мэддэг юм уу? Яа мэдхгүй. Хүүхэд байхад надаас өрхий идэх. Би бол үгийн өмнөхий санаатай хүүхэд байсан. Хэзээч баригдах үйлдэл хийхгүй гэдгээ би мэднэ. Харин миний дүү бол мэдсээр байж баригддаг байхгүй юу? Бүр мөр сэвэ үлдээ. Хачин. Яагаад ийм өөр хүүхэд төрдөг юм бэ? Тэгээд аавгаа гинт санаал. Тэгээ манай цагаан сараас илүүтэй шинэ жилээр гоё баяр хэмтгэлдэг байсан. Хүмүүс маш бэлэг өгдөг. Манай хамаатан савхад бүгд ирж манайхаас бэлэг авах дуртай. Бүгдэнд нь маш их хэмжээний бэлэг жилд хэрэгтэй бэлтжиж өгдөг гэсэн байхгүй. Тэгээ надад чи хүнд туслал битгий гараас нь хизээч битгий харамсаж байгаараа. Туслах юм бол туслсан шиг тусалж. Тусалчлаа гэд битгий араас нь гэж өөрийгөө тус бодож байгаа. Тэр хамгийн муухай шүү гэж цагт байсан. Тэр л үлдчихтэй. Тэгэл үе бодогддог. Хөөрхөн. Одоо байгаа бол байсан бол би бөө болохгүй л да. Байсан бол бөө болохгүй би буухгүй. Тийм болохоор бас нэг ашиг үүдээ. Та яагаад буухгүй гэж? Үнийг
Тийм үү? Үхээрийн өвгөн өрөвгөр охиныг нь дээрлэхэд сууж яах гэх юм бол аав чинь яаж галзуурч өмчөрхөн чамайг хамгаалаж өвгөн намайг лүүжиндэж хөөж явах бол доо. Аав өөрөө тэгэд нөгөө мэддэг юм чи угаа авахаа мэдхгүй тэгэж явж байгаа л хөрх юм. Тэгэд аваач хэрэггүйсэн баг тий. Эрэхтэй болохоор нөгөө хар сүнсэнд хорлоолт хөрх юм төгсөн. Тэгээ би авгаа Хэрв зэ бас тийм улааж болсон бол өнөөгийн ардчлал гэдэг ч өөр түүх байх байсан. өөр түүх хоосон. Надаас эрт арай л хунтаа хоосон баг тоо. Тийм. Эдийтэй одоо мүлжигчдийг гаргахгүй анханасаа засаг хойлоо зэгцтэй авч явах байсан та. Авах нь Авч байна. бурууд байхгүй төртэй. Төрийн болохоо үзэхгүй цаг үйтэл байх байлаа та. Яах вэ? Хийгээгүүдээ харамсах хэцүү, хийсэндээ харамсах нь илүү амар байдаг. Тэгээд явахтаа хөрх юм. Одоо тэгэл харамсал байдаг юм. Тэгээд авгаа нүцгэн шалт явж ингээд тэгэж бодож би бүү болсон юм чинь. Маш их үргэлжлүүлгүй олон торг өгөх миний аав гоё болж байгаа байх гэж бодоо. Би тэрний төлөө бүү болсон л доо. Анх аавхаа төлөө. Тэгээд аавч хувцастай болсон уу? Аав уцтай болсон. Тэгээд сүлд нь харин би бүү болсны дараа надад их баярлалаа гэж хэлсэн. Яг бол маш би надад ингээ эхлээд эхний жил аягүй их даалгавар өгдөг сонготууд. Тэр болгоныг биелүүлсний дараа бүр надад бахархаж ийн гэж хэлсэн минь аав. Тэр л хамгийн сайхан. Хамгийн сайхан тэр. Яадаг бол одоо нэ тэрлэж байгаа суудраа дуусгаар нь би бас чамд баярлалаа гэж хэлнэ мэд. Тэгсэн чи би дараа нь аягүй олон автаа болсон. Нөө сүнсэн аавнууд тэрний чи гэл сайхан л. Хүмүүс сэгсгэр шар охин өмөөрөөд фэйсбүүкээр анх хэрэлдэж эхэлж ийсэн. Одоо тэгээд энэ сэгсгэр шар охиныхоо төлөө фэйсбүүк лайв хийгээ сууж байна. Гайгүй эцэг байгаа байж. Би завгүй эцэг байгаа шүү гэж боддог. Ямар сандаа чиний санаанд нийтүүлэх гэж чиний хэлийг сураасан. Одоо чамд тухтай байлгахын төлөө ажил явдал гэж элдв шалтав юм нэгтэггүй аль болгол чамд төвөг учруулахгүй хийчээдэг шүү дээ. Харин тийм би шаттай л дөө. Тэг ямба хайдаггүй онгодууд их бий. Би бол бууж байгаа цаг үе буудалж байгаа улаач ихэд дээдэлдэг учраас улаачаа толгойдоо гаргасан онгодоо тоологддог. Тэгээд намайг бол энэ өөр онгодууд өөр эцгүүд чинь загиндаг байхгүй. Улаач толгойдоо тахилаач гэдэг. Харин тийм. Дарлаж суух ёстой, дарвайтал нь татаах хэрэгтэй гэд. Үн бусын юм ярина. Үгүй ээ, би бол өгзөг гаргаж 3 ташиурддаг хүн гэж. Үглээд нэмэргүй. Яах вэ? Өр хүүхдийг ойлгоё гэх юм бол өөр лугаан тоглох хэрэгтэй гэдэг сургаалаар өссөн юм байна. Одоо би чамайг ойлгохын тулд чиний даадгаагаар тоглодог байхгүй юу? Тэгээд чамайг ямар дутуу ашигладгийг мэддэг. Ийм гоё тоглоом байхад чана. Тийм үү? Яасан дутуу тоглож байгаа юм? Харин тийм ээ, би надад чинь би хөгшин болсон юм чинь. Чи надаас залуу шүү. Та чинь сүнс штэ. Төглөөгээд би илүү настай хүн шүү. Гэхдээ надаас илүү толгойтой юм чинь сүнс чинь өөр чадвар өндөртэй байгаа штэ. Би чи одоо юу замби ясаараа чадварсаад байдгийг. Тэгэж ярих юм бол тийм үү? Би цахим ертөнцчгүй цагаас бууж байгаа штэ. Та сурцсан штэ тэрний чи. Гэхдээ тэгэд чи өөртөө яагаад над шиг юм сурч чадна гэдэг итгэл оршихгүй байгаа юм. Нэг их наснаасаа төвөгшөөгөө сурахгүй гэдээ айжаад байгаа юм. Одоо энд бас нэг тийм дайжигч явж ийн хараарай. За. Сурахгүй гэж дайжигчийг харасан шүү. Зүрх бариад тэврээд байгаа тэр дайжигч сурнаа та нар. Нас бол тийм үү. Эдисэн л одоо хязгаарын тухай болохоос оюун ухааны чинь хязгаар биш ээ. Сурах гэдэг чинь оюун ухааны чинь хүч чадал болохоос биш эдисийн ажилбар биш ээ. Тиймээс өөрийгөө сурч чадахгүй гэдэг ойлголтоос бүрэн арилгаа. Чи одоо тэгвэл үхэл бүр сурч чадхаа байх юм байна л да. Үгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэж хязгаарлах хэрэггүй шүү. Би харин
зөндөлөм сурсан л та. Тэгээд болж байгаа үед. Тэгээ болоо л байгаа юм л та. Харин тийм ийм л байна. Тэгтэл зөндөө сурах юм гарч ирээд байдаг багчлаа. Зөндөл олон сураад. Тэгээ ховоо тавьширчлаа. Өдөр чинь баярын өдөр чинь цагаан сар болж байгаа. Өдөр шөнөөч мэдээ болцсон сууж тэгээд дааваа. Их саналаад. Сэтгэлээ гаргадах хэрэгтэй. Өөрөөсөн тийм үү. Өвдөө тэнгэртэн хайсан эцэг эхийнхээ хаанаас буян үлдэх сэн гэдэг. Өөрөөр хэлбэл сэтгэлээ нээж тайтахаар болгосон гэдэг. Тийм үү? Сүү сайлан өргөө. Ингэхдээ өнөөдрийн чам шиг дорсомжийн цагаанаар нулимсан орцгож. Тийм үү? Дууллын цагаанаар сэтгэлээ дэвтэж өргөх ёстой байдаг. Энэ бол мянган лам хуураж буян үлдэх тайдал сайн үйл юм шүү. Ухамжтай юу? Тиймээс өргөд эцэгтэйгэн ярьсангүй гэж байна тийм үү? Тэрэл хэлхийг хүссэн үгэн өччихвээ. Энэ нь мянган лам суугаад эцгийн чин хойноос буйны мөр уншихаас илүү үнцэнтэй байдаг юм шүү. Ухамжтай юу? Манай нас барахад маш олон хүмүүс ирж ирсэн. Бүгд танихгүй. Бүгдөө надад тэг тусалж исэн, надад ингэж тусалж исэн, намайг тийш нь гэсэн гээд маш олон хүн ирсэн. Тэгээд хүмүүс тэрнээс би их юм суралцсан л да. Гоё юм байна гэх. Чайны өвхлийг л бодохоор инээд хүрээд ах юм. Яасан би? Монголын топ галзуучуудын нэг үхлээ гээд. Инээд хүрээд байгаа шүү дээ таа. Чи бодоод үт. Чи чин худалчаараа элбэгд орчих. Тийм үү. Чадамжаараа саран даваа шиг. Ухаанаараа бат отгоо шиг. Алдар жаваа нараараа осорж аваа шиг. Тэгээ инээд хүн уйлж ахад яг чи нэг хийх гэдэг юм бэ. Битгий надад ингэж байгаа ч хүн уйлж дуусаагүй ах чи юм яриад сон болгоод шээ гэж бодсон. Йоо, гурван зэрэгсгэлэр хөтөг гişтэй буурлаа. Хөл сасгарчлаа. Хүн уйлж чинь одоо инех гээд тэгээд дээрээс яах би унах юм уу? Йоо, хөл сасгарчтай яасан гэж. Йоо. Чаас нь яасан гинэ ёо. Чи баа. Өнөөдөр хүүхдүүд гаах юм болов уу? Урах юм гарч ирэх юм уу? Хүн уйлж ах чинь та айтаахан харагдаад ингээ зүгээр болчихгоо. Инээд хүргээд. Үгүй тийм. Чамааг үхнэ гэж бодохоор инээд хүрээд. Одоо чиний дурсгалын үх чинь тийм байхгүй юу? Худалчаараа элбэгд орт шиг. Чадамжаараа саран даваа шиг. Инээд хүргээд байгаа чи ёо. Эрдмийн цалаараа бат отох шиг. Алдар нэрээрээ осорж амаа шиг гэхээр инээд хүрээд байгаа. Бөтө болохоор би чинь тэгээд худалч аваа. Үгүй харин тэгээд явдаг үү? Тий. Танаа бүлгийн чи юу гээд байдаг вэ? Тий ямар юм бэ? Мөрөөдлийн баг гэдэг шүү дээ. Намайг хамгийн сүлдэх юм бэлдээ нэг амт тийш оруулсан шүү дээ. 100 тагаа шүү дээ. Тэгтээ би худлаа яриаггүй шүү дээ. Уулын чи худлаа яриаггүй. Үнэ яасан. Тий, ирж батлаагүй мөртлөө худалч хийж байгаа хүүхдүүд бол өөрөөсөө тийм үү туршийн шалгах чадваргүй болго. За тэгээд онгод буугаад тэгээд ингэж ярьдаг. Би өөрөөсөө худлаа ярьдаг яг хүн. Онгод буугаад ингэж ярьдаг болгосон хүн чинь чи өөрөө. Би зүгээр ойрдоор ярьдаг шулга буурал байсан. Тийм үү. Сурахгүй түшээгүй бууж чадахгүй инээ тэрэ гэж тийм үү. Ажил одоо цалгардууснаас одоо за яах вэ? Нэр одоо түшээ хаанасаа олдгийг. Нэрэн одоо тийм үү. Энийг нь хийгээд өгчээ, тэрийг нь хийж өгье гэж эвдэрсээр хагаад одоо өнөөгийн төрх нь энэ шүү дээ. Анх чинь би утас эвддэг онгод байсан.
Одоо тэгээ утсыг хайрладаг онгод боллоо. Тий, та утас өвддөг байсан. Тэгээд хамгийн анх та нартай уулзчих та нэг цагаан хэрэг ирж цагаан хэрэг тамд ирж ирсэн да. Би блог дээр биччихсэн. Тий. Гайхаад би ерөөсөө итгээг байхгүй. Цагаан хэрэг байдаг гэж солиотой хэрээний хаан болох гэж байгаа гэж яриад. Харин би гуаглал нь хэрээний хаан болно гэж хэлээд одоо би гуаглаад сууж байна. Одоо хэрээний хаан болцсон л доо. Тийм байгаа байд. Тий, яриад сууж байна. Сони. Хамаг зүрх савлуулаа хийчих юм аа. Хүн сайхан уйлаад ингээд дурсамжаар хүн тайвширах гэж чинь шалгачин инээд хүргээд яг ийм зүрхийг айгу сонирн болгочлоо та. Одоо нэг жоохон тайвшруулаад танадаг. Йох, нэг жоохон ийм нэг хэвийн хэмжээнд орохгүй л сонирн болчлоо юм чинь. Ааш цааны нэг ийм сони юм болгочлоо шүү та. Ууртах юм ирсэн бол яг өнөөдөр өгч та бүр бахан амтлын нэг байсан байт. Миний өгөхийг хараад. Тэгээ айгу алдартай өхөл болох юм шүү дээ. Аянгал уудган. Олон нийтийн сүүлчээд лайв цацаж байгаад онгодынхаа ярьсан яриад этгэж үнэмшээд өгөх гэж. Тэгээ өвгөн аваа тийм үү. Аянгтын сүүлийн мөчийг төмөнд гэрчил аймын авч чадав. Яасан хайрсгүй сүйлдэл бай даадагч. Тэгээд тэгэж түүхэнд бичигдэн ш. Тэгэн яг тэгэхээр л юм ярьж байгаа юм чи яах ёо санаг гарчлаа. Балдарсан. За ингээд өндөрлээ. Йоо чаашаа харах юм шүү дээ болорсон. Зүрхний юм олж уух хэрэгтэй байна. Өнөөдөр чи юу олгаа хийчих. Хүн уйлж ах чаа бичээд инээлгээ хийчих. Инээс нь чинь бүр гачин болчихлоо мангарч биш болчихлоо. Йоо. Стонер бүтэхгүй. За гарч сайхан. Өргөл өргөд нэг тайвширахгүй бол хэвээр. Хитэн ч цаг болж байгаа. Өө лайв хийж байгааг мартцсан дууж шүү. За манайхаа сайхан амраарай. Би аавгаа санаад өнөөдөр их хэцүү байлаа. Тэгтээ өмнө цаг үед 900 жилийн тэртээ байсан бас нэгэн эцэгдэг. Одоо тэр Оваан өдөө 2 дахь нэрх нь охин байсан гэдэг. Бас нэг одоо охин байсан. Тийм учраас одоо бас миний эцэг гэж явдаг. Одоо бүх зүйлийг надад зааж зөвлөж хийж сургаж байгаа. Энэ шиг бас олон онгодууд байдаг. Тодорхой зүйлүүдийг зааж хийж байгаа. Тэгээд яг охин битэй байж байгаа аав наргаа хайрлаарэ. Аригчинч бай. Аштайч бай. Хамаагүй амьдлээвэл. Дараа нь тэгэхэд хэдийгээр ингээд сүнсэн эцэг болсон ч гэсэн нүмер нүглэг нь яриа хичнээн ярьж байгаа ч гэсэн яг амьдаараа хамт байж байгаа юмсан гэж боддог. За дахиад уйлах нь.